Нийгмээр бас нэг чуугал байсан да. Нэг хоёр хүүхэд ягаад нэг жолооч нь тахилтын зам дээр нэг найрал дайруулаад нас орсон гэдэг. Тэр айгу хэцүү байсан. Тэрний ээж нь одоо тухайн охиноо хөлийн нас орсны хүлэн зөвшөөрөхгүй тэрврээд бүр ингээд одоо ихчээ. Тэр хамгийн амар хэлсэн зүйл нь юу байсан бэ гэхээр ингээ олон нийт ингээд асууд болохоор бүх ингээд хүмүүс харж байгаа шүү дээ. Тэгээд ингээд эмч очихоос өмнө бүр нас орсон байсан. Нөгөө охины манайх шаардлагатай тусламжтай зүйлээд эмдэг тээвэрлэх хоёр охин байсан. Тэгээд хөнгөн зэрэг гэмтэлтэй охиноо машин тэгээд үзээд ингээд ячаад нөгөө охиныг ард хүмүүс хараад байгаа болохоор за одоо энэ эхийн тайвшруулах гэсэн тайвшрахгүйсэн. За одоо их чи ингээд хэдүүлээ нослын газрыг ингээд чөлөөлөөд ячаа гэдэг гисэн чинь нөхөр нь гэсэн байхээр манай ихнэр дахиад жоохон тэрвэргэлтэй дахиад охиноо тэрвэрч чадахгүй шүү дээ гэдэг. Тэгээд тэр өстө намайг яг тийм дахиад үйлдэл төлөө хийгээд айгуу тийм хэцүү болгосон. Миний тухайд гэх юм бол 2022 онд хашуусыг хүний хэмжээ мэргэжлэр төгсөөд за тэгээд тухайн төгсөн оноос эхлээд нийслэлийн төрийн тусламжийн байгууллагт одоо ингээд 4 дахь жилээ дуудлагын хэмжээр ажиллаж байна. Нэгдүгээр миний бас өөрийн хүсэл, хоёрдугаарт манай яг ээж аавын бас эмч олгоно гэсэн бас манай гэр бүлийн мөрөдөл хэлсэн. Тийм болохоор л хэмжсэн. 4 дахь жилдээ ажиллаж байна. Маш олон айлаар орлоо. Маш олон зүйлсийг ер нь бол харж байна. Гэхдээ ер нь бол эмч өдөр болгон суралцаар явдаг. Тэгээд ингээд өдөр болго өөрөөсөө сурцаад хамгийн гол ойлгож байгаа тухайн одоо жолооч дараагаа хамтраад яг биедээ хамгийн ихний шийдвэрийг гаргаж байгаа юм чи би одоо өвчний үйлчлэгийг маш сайн хийгээд 100 арга хэмжээ бол тухайн хүний амь нас ер нь амьдрах чадвар тэгээд тавиланд ингээд нөлөөлдөг. Тэгээ энэ хариуцлагатай ажлыг л одоо ингээд хийгээ явж байна да. Түмэн ерөнхийдөө бөөрийн дутагдaltaй. Тэрнээс хамаарат диализ эмчилгээ бол хөнгөвчлөх эмчилгээнд хамрагддаг хүн. Тэгээд ерөнхийдөө тэр тухайн өвчтөн маань яасан бэ гэхээр яг тухайн намайг үзэхэд бол амин үзэгдүүд тогтвортой. Гэхдээ гэрээр үлдээгээд юм уу гэхэд бол цаашдаа хүндэрч эрсдэл өндөртэй. Буюу эмдэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүн байсан. Тийм байсан болохоор тэгээд хүндрэлний юу гэхээр манайх нэг байрнуудаа яг орц гарцсан дээр яг үүдэн дээр нь тулаа зогсож чаддгүй. Нэг инэн дээр нь машин тавьсан юм уу. Дахиад тэрэн дээр нь зогсох гэхээр урдаас машин тэр ирээд байдаг. Тэгээд би яачаад жолооч хата за та аль болох орц руугаа төгсөж байгаараа би эндээс үүрээд гараа гэдэг. Тэгээд тухайн өвчтнийг одоо өндөр настай хүн байсан. Тэгээд ер нь бол харьцангуй өнгөд яадаг вэ гэхээр нэг орц лифтэнд нэгдүгürt би дамнуургаар битээр аваад явах боломжгүй. Тэгээд тэр нөгөө лифтгүй байр 5 давхар угсармлын байрсан. Тэгээд ингээ хөндлөлтөд ирэхэд бас орцонд айгүй бэрхшээлт. Тийм болохоор нөгөө аль болох өөрсдөө амрыг юм уу тухайн өвчтөндөө амрыг тэгээ өвчмөн ямар байхаас хамаараа тээвэрлэлт явцад шаа өөр гэсэн үг. Тэгээд яг үүрээ гаргаад тэгээд манай жолооч нөгөө бичиж байгаа бичлэг. Тэгээд тэрийг өөрөө би анзаараагүй. Тэгээд яг сүүлд нь ахна тэр чинь ингээд бичүүлээд яатсан шүү гэдэг. Тийм зүйлийг ярьжсэн. Тэгээд би ингэж боддог. Тухайн хүний би өвчтнөөр биш тэр нэг хүн маань одоо нэг хүүхэд байдаг гэхэд тэр нэгний хайртай хөр гэр бүлийн ойр дотных нэг магадгүй миний одоо сурахад хин нэгний ихч байлаа гэхэд миний ээж ч юм уу эмээ байлаа гэхэд миний эмээ шиг тэгээд бодохоор би нэг хүний нэг амьдралын юмнаас надаас бас хамаарах байхгүй. Тэгэхээр одоо ингээд уулуурын дэшээ аваад машин хийгээд гарахгүй байх юм бол би дэшээ одоо тэгээд машинтайгаа одоо заавал очиж байх шүү дээ. Бигс аваад наанд гүүгээд очиод гүүгээд авч ирсэн тохиолдол зөндөө байна. Төгжрэлтэй байвал гүүгээд алхаад ч юм ингээд явж ирсэн үед байна. Тэгээд эмнэлгийн хүлээн авахын юм дээр ингээд машинууд бас ингээд чихэлдээ төрөм тусламж орох завгүй болчихсон. Тэгээд яг хүүхдээ ухаан хүүхдээ тэврээд гүүгээд орж ирсэн ч тохиолдол байна. Тэгэхээр ер нь бол аль болох тухайн хүмүүстэй хурдан шуурхай уучлалт хийгээд ерөнхийдөө зардаг гэх юм. За ер нь хамгийн хэцүү дуудлага гэх юм бол нэг бага насны хүүхдийн эндэгдэл хамгийн хэцүү. Тухайн ар гэрийнхэн ч одоо гинтийн гэсэн үг шүү дээ. Гинтийн байдлаар ямар нэгэн байдлаар одоо тухайн их маань ядарч араад ч юм уу хүүхдээ одоо хөхөөрөө дарах. За интернээс хамаарал бүтэлтэй байдаа ингээд нас орох ч юм уу. Энэ айгүй хэцүү. Эсвэл гинтийн хүүхд маань нөгөө хахах эмч очихоос өмнө одоо амьсгал зүрх бүрэн зогсоод ямар нэгэн оройтцсан байх. Энэ тохиолдолд ер нь айгүй хэцүү. Тэгээд ер нь бага насны хүүхдийн эндэгдэл надад яг хамгийн хэцүү дуудлага гэж байна. Нийгмээр бас нэг чуугал байсан да. Нэг хоёр хүүхэд ягаад нэг жолооч нь тахилтын зам дээр нэг найрал дайруулаад нас орсон гэдэг. Тэр айгу хэцүү байсан. Тэрний ээж нь одоо тухайн охиноо хөлийн нас орсны хүлэн зөвшөөрөхгүй тэрврээд бүр ингээд одоо ихчээ. Тэр хамгийн амар хэлсэн зүйл нь юу байсан бэ гэхээр ингээ олон нийт ингээд асууд болохоор бүх ингээд хүмүүс харж байгаа шүү дээ. Тэгээд ингээд эмч очихоос өмнө бүр нас орсон байсан. Нөгөө охины манайх
шаардлагатай тусламжлалт үзүүлээд эмнэлэг тээвэрлэх 2 охин байсан. Тэгээд хөнгөн зэрэг гэмтэлтэй охиноо машин тэгээд үзээд ингээд ячаад нөгөө охиныг ард хүмүүс хараад байгаа болохоор за одоо энэ нөгөө эхийн тайвшруулах гэсэн тайвшрахгүйсэн. За одоо их чинь ингээд хэдүүлээ нослын газрыг ингээд чөлөөлөөд ячаа гэд тэгсэн чинь нөхөр нь гэсэн байхээр манай ихнэр дахиад жоохон тэргэлтэй дахиад охиноо тэрвэрч чадахгүй шүү дээ гэд. Тэгээд тэр өстө намайг яг тийм дахиад үйлдэл төлөө хийгээд айгуу тийм хэцүү болгосон. За хамгийн хэлж байгаа гоё тэр саяны тэр баярлаа гэдэг үг. За баярлалаа авчаагээд. За тэгээд дээрэс нь яадаг вэ гэхээр би тухайн хүнийг одоо газар дээр хамгийн зөвхөн ер нь бол чагнуур бодит үзлэг өөрийнхөө одоо тэр туршлага хандлт практик дээр л одоо үнэлж авч тавьж байгаа гэсэн үг шүү дээ. Нэмэлтээр багжин шийдгэн тэрийг байгаа тэр онш байна. Эмнэлэгт хүргээд төлөө авахын яг тэр онш хоёр яг таарах тэр бас айгүй гоё. Зүрхний хэсэг зүрх амьсгалын амьлуулт хийгээд чээж хахалт хийгээд амбо маск хийж байгаа эдигээрээ зохиод ингээд байж байгаа орж ирэх мэдрэмж айгүй гоё. Ер нь миний тусламж үйлчлэгээ айгүй үр дүнтэй байх нь ер нь гоё. За ерөнхийдөө чэжээр үүснэг дуудлага байсан. За тэр мэн ерөнхийдөө бодит үзлэг аваад шууд угаасаа зүрхний шигдээс. Тэгээд зүрхэн цэцлэг амжилтыг шигдээс байсан. За жолооч битэр аль болох тэр үнийг ачаал өгөхгүйгээр шаардлагатай тусламж үйлчлэгээ үзүүлээд дамнуургаар тээвэрлээд бүх арга хэмжээгээ авсан ч гэсэн замд ингээд зогсох угаасаа хүнд хурцлуулж байсан. Тэгээд гинт зүрх зогссон. За тэгээд шууд тэн дээрээ цаг алдгууд зүрхний амьдлуулт хийгээд яваад за ингээд дефибрилляторын дээрээ зохиолаад яг тэр орж ирж ирсэн мэдрэмж айгүй гоё. Тэгээд балаа жолооч ч гэсэн би аль болох за ер нь зогсохгүй аль чадлаараа хурдан яваараа гэд. Тэгээд битээр яг чимлийн гадаа ер нь ороход миний яг зүрхэн дээр ороод ирсэн. Дахиад өргөжлүүлээд ирчимтийн дээр амьлхон руу ороод яхад бол илүү нөгөө зүйлс харьцангуй докторж жаад ингээд дараагийн хамтлагын тусламжлалыг аваад тавьсан тэр айгүй гоё. 103-ыг одоо зөвхөн одоо юу гэдэг эмнэлэг 103-аар хөргүүлэх юм бол эмнэлэгт хэвтэн гэдэг тийм асуудлууд үүсэж байна. Одоо нөгөө даатга санхүүжилттэй омгоор хэвтэн эмчлүүлэх гэхэд бас бэрхшээлтэй болсон. Тэгэхээр хүмүүс заавал 103-аар очиж хэвтэн гэдэг нэг юм одоо ийм ч үйлчлүүлэгч хоёрын одоо тийм зөрчил үүсээд байх тохиолдол бас их байгаа. Миний хамгийн очиж байхад байж болонгүй хорж бол тэр готглуулсан гэдэг дуудлага байсан. Одоо би нэг өмнө бас нэг ярьж байсан юм аа. Тэгээд тэр ямар дуудлага байсан бэ гэхээр готглуулаад ухаангүй гэдэг дуудлага. Тэгээд тэр бүр Баруунслааны бүр амралтын газар гэхээр бүр хамгийн дааграад гэхээр бүр дээш гэсэн байхгүй. Хойд хамгийн захын дуудлага. Тэгээ ухаангүй гэдэг дуудлага байгаад тэгээд тэр яасан бэ гэхээр тэгээ манайхан ерөнхийдөө тэр дуудлагыг хамгийн түрүүнд ухаан готглуулсан дуудлаган дээр яаралт очиж байгаа байхгүй. Тэгээд лаграад мэдээж хаягжилт байхгүй. Угаасаа тоот мот байхгүй гэсэн. Тэгээ уцтаад яхаар тэр тухайн эрэгтэй өөрөө яагаад өгсөн бэ гэхээр хоёр найз нь тэр лагер дээр үлдсэн. Тэгээ нэгийг хотголчлаа ухаангүй байна гэдэг дуудлага өгсөн. Тэгэхээр найз нь мэдээ сандраа дуудлага өгсөн байсан ч гэсэн тэр хоёр найз нь зүгээр нөгөө төрүүлээд явсан найзгаа одоо эргээгээ буцаагаад дуудахын тулд нэгийг ухаангүй байна гэдэг өгсөн байсан. Тэгээд тэр бүр айгу тэрэн дээр нэг манайх ч очсон манайхыг одоо ингээд ясны дараа 102 хүртэл мэдээж шуурхай өдрлөгийн төвчнийг болохоор хотголоосон дуудлаган дээр цагдаа шүүх бүрэлдэхүүн хүртэл очсон. Ингээд маш ингээд асуудалтай дуудлага. Тэгээд тэр дуудлаган дээр хэдүүл ер нь бол цаг болчихж байгаа байхгүй юу. Ингээд өөр хин нэгэн шаардлагатай ч юм уу эсвэл бусдын нэг ширээ хүлээгдэл энэ төр багасгах байсан байхгүй юу. Тэгээд энэ одоо хуурамч дуудлагууд бай.